Сайн уу хөөрхөн подкастын маань сар шинийн баяр төрүүлсэн тусгай дугаар маань эхэлж байна. Өнөөдрийн маань цэцэн нэг онцлогтой яагаад вэ гэж юу? Улаанбаатар хотоос зорж ирсэн Эможин охин оролцож байгаа учраас. Эможин сайн явж ирсэн үү? Сайн явж ирсэн. Чи манай үдэгч болон сонсогчдод өөрийгөө танилцуулаач. За, би 68 дугаар сургуулийн 4-р ангийн сурагч Эможин байна. Манай аавыг Мөнх баяр гэдэг, манай ээжийг Мөнгөн затрал гэдэг, манай эгчийг Ануужин гэдэг. Би Амбул дөрвөлөө амьдардаг. Хотоос наасаа чи хэдэн километр явж ирсэн бэ? Би хотоос наашаа 300 км явж ирсэн. Явж ирэхэд чинь хөгжилтэй зүйл болсон уу? Би хотоос 300 км явж ирсэн. Тэгээд би өвөө эмээгэндээ хоор ирсэн. Тэгээд манай эмээг Баярмаа гэдэг, манай өвөөг Савг сүрэн гэдэг. Чиний хамгийн дуртай баяр юу вэ? Цагаан сар. Цагаан сараар гоё тий. Үнэхээр гоё баяр. Яагаад гэдгийг бүхэн дуутай хэлэх бах тий. Яагаад гэвэл цагаан сар том хүмүүстэй золгож айл явдаг болохоор. Чи цагаан сард хамгийн их дуртай зүйл нь юу вэ? Хүмүүстэй золгох. Чи их өчлөн чиштэй ингээд хүн айлд очих гоё гэж боддгоо. Эсвэл ядрахтай ингэж боддгоо. Үнэхээр гоё. Чи өвөө эмээгэндээ очих юм байна тий? Тийм ээ. Тэгвэл чи өвөө эмээгэндээ сар шинэ яаж тэмдэглэдэг вэ? Би ширээгээ засаад дээрээс нь хүмүүс дээлээ өмсөд тэгээд байдаг. Халуун амбал дээрээ ингээд тайр цугаад бодойдгоо. Тийм ээ. Чи үндэсний хувцсандаа дуртай юу? Дуртай үнэхээр их. За чиний үндэсний хувцс дуртай болгосон 3 шалтгаан юу вэ? Өнгөн, дээрээс нь гоёл, дээрээс нь дээл учраас. Чи энэ жил өөр шин дээл өмсөж байгаа юу? Ямар шин дээл өмсөж байгаа юу? Би энэ дээлээ шинээр авсан. Чи энэ дэлийн дээлийг хаанаас авсан бэ? Би хартсан байна. Чи загварыг сонгохдоо өөрөө сонгож авсан уу эсвэл хүнээр сонгуулсан уу? Би өөрөө сонгож баяртайгаар авсан. Чамд дээл чинь үнэхээр таалагдж байна уу? Үнэхээр таалагдж байгаа. Чи залгаахдаа ичдэггүй эсвэл дуртай юу? Би дуртайгаар залгадаг. Хамгийн их залгаах дуртай хүн чинь хэн бэ? Өвөө эмээ. Чи штэ. Цагаан сараар хамгийн их дуртай зүйл чинь юу вэ? Дээлээ өмсөд би айл хэсэх хамгийн их дуртай. Чи штэ. Цагаан сараар хамгийн гоё инээдтэй болж исэн үйл явдал чи юу вэ? Надаа инээдтэй зүйл тохиолдож байгаагүй. Тийм үү? Тийм ээ. Цагаан сараар инээдтэй зүйл огт болж байгаагүй гэсэн үг үү? Тийм ээ. Тэгвэл хөгжилтэй зүйл болж ирсэн үү? Бас дээрээс нь болж байгаагүй. Тэгвэл ингийн юм уу? Ингээд одоо ингээд цагаан угаал бодоодээ зүгэл. Тийм ээ. Чамд их санагдаж байгаа юм шиг байна уу? Хөгжилтэй зүйл болоогүй гэхээр нь. Чи ер нь манай нэвтрүүлгийг үзчихсэн үү? Үзчихсэн. Чи үзэж юу гэж бодсон бэ? Би их орохыг хүссэн. Дээрээс нь манай ээж чамтай нэг хүүхэд орсон бичлэгийг үзээд тэгээд би маш их ормоор санагдаад тэгээд ээжтэйгээ зөвлөж байгаа. Тэгээд орохоор шийдсэн. Чи штэ. Одоо аялж үзсэн үү? Үзсэн би Хөх хотоор буюу Хятад улсаар очилсон. Аль хэсэг нь чамд хамгийн гоё байсан бэ? Хөх хотын би гурзууртай буюу нөгөө нэг тиймэрхүү парк
тийм газар очиж үзсэн. Аа. Ирээ. Үнэхээр хөвгчлээ байсан. Чи вэштэй хот руу яаж аялсан бэ? Би машинаар явсан. Чи вэштэй машинаар явхад ямар нэгэн хөвгчлээ зүйл болсон уу? Би ээжтэйгээ хамт явсан учраас ээжтэйгээ байсан учраас дээрэс нь би эмээ өвөө аав хичтэйгээ явсан. Эмүүжин маань маш гоё хоббитэй эмэг цэцтэй охин байгаа. Одоо бүгдээрээ цуглуулгатай танилцъя. Хөөх хардаа хичнээн хугацаанд цуглуулсан бол Би энийг их удаан цуглуулсан. Яагаад гэвэл энэ маш их мөнгө учраас дээрээс нь надаа би ингэж мөнгө цуглуулахдаа дээрээс нь ингэж чи ингэж тэмдэглэв юм уу? тийм ээ. Би тэмдэглээд буюу Одоо энэ нь юу гэсэн үг вэ? Энэ тоон энэ тоон болохоор нэгийн тоон болохоор 1,000 төгрөг гэсэн үг. Тэгээд тэнцүү ингээд 10,000 болж байгаа. Нэг нь ингээд нэг 10,000 болно гэсэн үг. Чи тэгээд ингээд энэ зөвлснүүд нь ямар учиртай юм бол? Одоо надад байгаа нь болохоор ингээд зөвлсөн нь болохоор надад байгаа гэсэн үг. Зөвлөөгүй нь болохоор надад одоо цуглуулах гэж байгаа л гэсэн үг. Тэр чинь ингээд төлөвлөөд явд юм уу? Тийм ээ. Чи хэр ихийг цуглуулсан бол ер нь чиний бодож байгаагаар хэр их мөнгө? Би нэгээ тоолж үзээд 500 байсан. 500 мөнгө хүрсэн юм уу? Тийм. Чи мөнгө хэдэнээс эхэлж цуглуулсан бэ? Би 1-р ангиасаа эхэлж цуглуулсан. Одоо би 4-р анги. Чи 4 жилийн хугацаанд цуглуулсан юм уу? Тийм. Чам мөнгөө ингээд хадгалаад бас ингээд эмэг тагттай ингээд төлөвлөд явахыг хэн зааж өгсөн бэ? Манай ээж миний хажууд байнга байдаг. Дээрээс нь манай ээж юм эмэг цэгцтэй хүн. Чи ингээд дахиад байгаа мó? Хөөх? Зөндөө их байгаа. Чи ингээд дандаа хажуудан зураг дөрөж явд юм уу? Хажууд нь зай үлдэхээр надаа ичэн юм зурчий гэж бодоод энэ зэрэг юм уу? Тийм ээ. Ингээд одоо энэ эднэр нь хадгалах байгаа гэсэн үг үү? Тийм ээ. Энийг яг би шинэ жилийн үеэр ингэж турсан. Харсан чинь энэ нь зөвлөөгүй тэгээд энэний тал нь зөвлөөгүй юм байна тий? Тийм ээ. Чи хот руу явах мөнгөө өөрөө цуглуулсан уу? Тийм ээ. Би өөрөө цуглуулсан. Дээрээс нь манай ээж намайг дэмжиж мөнгө ихээр өгсөн. Чи вэштэй хизэн яг хот руу явах мөнгөө хэр удаан цуглуулсан бэ? Би их удаан хугацаанд цуглуулсны эцэст маш их мөнгөтэй болсон би. Одоо ингээд нэг юм нүүр нь хэд байна гэж чи бодож байна? Нэг юм дүүр нь болохоор 140,000 байгаа. Тэгэхээр ингээд зөвлөөд явахдаа ингээд мөнгнүүд нь ингээд яг 140 юм тий нэг нүүр нь. Тийм. Хот руу явахдаа чи маш удаан цуглуулсан гэсэн шүү дээ. Ер нь ямар байдлаар хот руу явъя гэсэн шийдвэр төрсөн бэ? Би их аялах дуртай. Дээрээс нь би их гадаад орон буюу их аялахыг хүссэн учраас би аялмаар санагдаад тэгээд мөнгөө цуглуулж эхэлсэн. Чи мөнгөө цуглуулад ямар газар руу аялж исэн бэ? Би хот руу аялж үзчихсэн. Чи ихтэй ингээд мөнгөө цуглуулсаар байвал чи том болоод хүссэн зүйлээ авч чадна гэж бодож байна уу? Би хүссэн зүйлээ авч чадна гэж их бодож байгаа. Ер нь чи ихтэй юм хадгалах туртай юу? Үнэхээр их туртай. Чи энэ жилийн цагаан сарын мөнгөө хөрөнгөлөх хойсгүй бол шууд юм авах уу?
Би урамжлуулна. Чи ингээд аав ээж чинь чамд мөнгө өгөөд тэгээд чи өөрөө ингээд цуглуулд юм байна шүү дээ. Чи өөр ямар янзаар мөнгө цуглуулдаг вэ? Би мөнгө олохдоо эмээ өвөдөд дэлдүүлээ. Тэгээд хүүг нь ашиглаж байдаг. Хүү гэж юу юм бол? Хүү гэж би эмээ өвөдөө дэлдүүлсэн мөнгөө дээр нь нэмээд хүү гэхийг тэгээд тэрэн дээр нь нэмээд мөнгө өгөхийг хүү гэж нэрлэдэг. Чи одоо энэ дээр ингээд юу тэмдэглэдэг вэ? Би эмээ өвөдөө зээлдүүлсэн мөнгө дээр нь ингээд бичээд ингээд явдаг. Энэ дээр ингээд яасан одоо юу гэсэн үг юм бол? Ингэж улаангоор зөвлөсөн бол өгсөн гэсэн үг. Энэ ингээд бичиж явж байгаа юм. Одоо ч гэсэн байгаа юм байна. Тэг чамд яг одоо энэ баярмаа эмээ болохоор надаа саяхан 50,000-ыг аваад тэгээд 5,000-ыг нэмж өгөхөөр болсон. Тэгээд савгсрүүгөө маань бас надаас авсан. Тэг ингээд ард нь ингээд бичиж явд юм уу? Тийм. Чамайг удаж байгаа хүмүүс бас чам шиг л мөнгө хөрөмжлөхийг хүсэж байгаа бол яг юунаас эхлэх ёстой вэ? Маш их өөртөө ихтэй хүүхдүүд л мөнгө цуглуулж чаддаг. Дээрээс нь хүүхдүүд юм цуглуулахыг хүсэж байвал та нар ингээд нэгээр нь хүслээ биелүүлээд ингэж явахыг хүсэж байна. Тэгвэл юу н одоо ингээд ямар алхмаар эхлэх ёстой вэ? Юм бүхэн юмыг ингэж шинээр эхлүүлэх ёстой байдаг. Дээрээс нь начиг хүүхдүүд мөнгө цуглуулахыг хүсвэл бүх юмыг шинээр буюу бичээд эхлээрэй л гэж хүсэж байна. Тэгээд өөр одоо ямар алхам байгаа вэ? Чи тэр одоо мөнгөө яаж хаана хадгалах вэ? Миний мөнгийг та нар харсанчлан би савн диж мөнгөө цуглуулдаг. Дээрээс нь тэрэн дотор маш их мөнгө цуглуулдаг. Ер нь тэгээд тэр мөнгөө ингээд яг нэг зүйлд авах уу ингээд санамдруу байж байгаа ингээд олон юм ингээд цуглуулж байгаад гинт өгөх үү? Би юунд цуглуулахаа эхлээд бодож цуглуулдаг. Тэгээд за тэр мөнгө болсон доо гэж бодсон үедээ тэгээд мөнгө аваад тэгээд аялдаг. Тэний дараагийн төлөвлөгөө юу байгаа вэ? Би дараагийн төлөвлөгөө маань би онгоцонд сууж аялахыг бас их хүсэж байгаа. Тэр чи одоо энэ мөнгө онгоцон суухдаа одоо тэр мөнгө гаргахын тулд цуглуулж байгаа юм тий? Тийм ээ, тэгж бодлоо. Чи үзэг хүүхдүүдэд маань уриалга хэлээч. Хүүхдүүдээ мөнгөө цуглуулад хүслээ биелүүлээрэй. Эмүүжийн чи маш гоё уриалга хэллээ хүүхдүүдээ. Эмүүжингийн уриалгыг сонссон бол чи яг одооноос мөнгө цуглуулж эхлээрэй. Чи ингээд холоос ч маань ирсэн учраас би чим зайлуулад гоё шүлэг уншиж өгье. За. Шагаан магтаал. Аргал угалц уулын эрдэн адуу мал талын эрдэн алтан шагаа ариун эрдэн малчин хүүхдийн тоглоом эрдэн хоньны шагаа ховор эрдэн хотол олны наадам эрдэн тэгш тал нь морин эрдэн эсрэг тал нь тэмээн эрдэн хондлой тал нь хонин эрдэн отгор тал нь ямаан эрдэн уруу хандвал онгордэн уруул хандвал ямаан эрдэн хошуу амын нийлүүлж хоньнохт бужнаади аз химроо сорж алаг хийнаади төвшин сайхныг бэлэгдэж дөрвөн бэлхийг наадя. Вау, чи ямар гоё юм бэ? Баярлаа. Хоёлаа одоо тоглоом тоглоё заяа. Би чамаас асуулт асуун цагаан сарын тухай дөнгөж чи 3 секундын дотор хариулах шүү. За. Эхний асуултыг хэл авах уу? Билнэ үү? Билээ. Өвөл өмсдөг 3 хувцсыг нэрлэ. Малгай, гутал, гүрчиг. За,
Тэгвэл чи штий цагаан сараар иддэг 3 хоолыг нэрлэ. Бууз, хуушур, салаад. Бууз идэхдээ гаргадаг 3 авиа хэл. Хоёлаа ээлж асуулах уу? Тэгээ Баярлсан үед хэлдэг 3 үг. баярлаа. Тэгээд би цааш нь мэдэхгүй юм байна. Тэгвэл би чамд 2 үг, 1 үгийг хэлэх үү? За. Үнэхээр гоё бэлэг байна. За чи дахиад үргэлжлүүлээд үзтээ. Баярлаа. Үнэхээр гоё бэлэг байна. Одоо чи асуу. Золгоход хэлдэг 3 үг хэл. Амар байна уу? Хэдэн өвлийг үнтэй давсан уу? Сар шиндээ сайхан сэлж байна уу? За, одоо би асаахаа. Цагаан сараар хийдэг 3 зүйл. Золгох дээлээ өмсөх, ширээгээ засах. Битүүний орой хийдэг 3 зүйл хэл. Алаг мэлхий өрөх. Буудэдах. Битүүний арай битүүрнэ. За, одоо чи асуу. Айлд очоод хэлдэг 3 үг. Амар байна уу? Баярлаа. Сар шиндээ сайхан шилээрээ. Одоо чи асах уу? За, би асууя. Айлаар явахдаа хийдэг 3 зүйл хэл. Залгах. Амрыг нь мэдэх. Хоёлаа одоо түргэн хэллэг хэлэх үү? За, тгий. Би ч түргэн хэллэг хэлээ зөө. Тэгээд нэг нь алдахгүйгээр хамгийн удаа явсан ялаа шүү. За би ч дадаа нар хэлгээ заяа. Хулан жараа суран жала. Жараа шүү. Хулан жараа сулан жараа. Хурлан жараа суран жараа. Зөвхөн. За 1 2 3 хулан жараа сулан жараа. Таадахли. 1 2 3 хулан жараа суран жараа. 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 Хулан сараа суран жараа. За, чи яасан юм бэ? Тэгээд одоо хэлэхэд за хулан жараа. Чи өөрөө ганцаарх хэлээд үзтээ. Хулан жараа суран жараа. Би түрүүн алтан чи таалцлаа. Суран снэк би түрүүн сурангч. Их баг бор мөр их баг бор. Их бор мөр баг бор мөр. За чи хэл. Их бормор Баг бор багмор бор. бор мөр. За яа хэлээ. 1 2 3 их баг. Их бормор хоёлаа алцлаа. Их бормор баг Мөр. Их баг мөр баг бор мөр. Их баг мөр баг бор мөр. Автер дээр алтан аяг мөсөн дээр мөнгө аяг тэр юу вэ? Сар. Та тэгвэл чи тэгвэл штэ автер дээр алтан аягийг хэлж бай. Би мөсөн дээр гэдэг хэлээ. За 1 2 3 мөсөн дээр мөнгөн аяг тэр юу вэ? Сар. Одоо чи надаас асуу. Автар дээр алтан аяг Тэр юу вэ? Нар юм болов? зүг байна. Эмүүдийн чи ямар амжилт гаргаж ирсэн ба бас хоёулаа чиний амжилтын талаар ярих уу? Тэгээ би олон амжилт гаргаж ирсэн. Энд ч болохоор миний медальтай. Энэ болохоор миний 68 дугаар сургуульд сурч байсан. Цэргийн бүжигтэй 2024 онд би авч ирсэн. Энд болохоор миний загвар өмсөж байгаад би энэ медалийг авсан. Чи загвар өмсдөг юм уу? Тийм ээ. Би 2 медальтай. Ийм хамтлаг бүжиг гэдэг алтан намар урлагийн наадам дээр 2024 онд ийм алтан
медаль бас авч ирсэн юм байна. Бас загвар өмсөж алхаад бэт. Баян зүрх цогцлбор сургуулийн загварын наадам юу гэж байгаа юм бэ? Баян зүрх цогцлбор сургуулийн хаврын гоёл гэдэг тэмцээнд ороод загвар өмсөд алтан медаль авч ирсэн юм байна. Чи ямар авьяастай вэ? Би бүжиглэх дуртай. Чи ер нь чөлөө цагаараа юу их дуртай вэ? Би чөлөө цагаараа зураг дуртай. Чи зургийн уралдаанд алцдаг уу? Үгүй. Ихэвчлэн чи юу зурах дуртай вэ? Би мөр туйлаа зурах дуртай. Чи ангийнхаа найзуудын нэрийг хэлээд чиний бас хамгийн сайн найз чинь хэн гэдэг нэртэй вэ? Төгс Эрдэн, Хонгорзул, Эсэнд. Та гурав яагаад найзлсан бэ? Би 1-р ангиас тэр сургуульд байсан. Тэгээд тэр хүүхдүүд 1-р ангиас маань шилжиж ирээд тэгээд би хамгийн сайн найзууд болсон. Таны багш их чинь хэн гэдэг вэ? Номин цэцэг багш гэдэг 4-р ангийн сурагч би бол. Ингээд чи найзтайгаа яагаад ингээд хамт хөгжлөж зүйл болж ирсэн үү? Хөгжилтэй зүйл бол их л тохиолдож байсан. Хамгийн гоё дурсамжтай нь юу байсан бэ? Дурсамжтай гэвэл би зэрмүүдийг мартчихсан байна уу? Их удаан байсан байна. Хоёулангийнх нь ярилцлага өндөрлөх цаг төгж байна. Чи тийм болохоор хайртай хүмүүстэй мэдчилгээ дэвшүүлээч. За, би номин цэцэг багштай мэдчилгээ дэвшүүлмээр байна. Би үнэхээр их багштай хайртай 1-р ангиас 4-р анги хүртэл байсан. Багшигаа сар шиндээ сайхан шилээрэй гэж хэлхийг хүсэж байна. Мөн аав ээж гэр бүлтэй эмээ өвөө хамаатан цаатандаа маш их хайртай шүү гэж хүсэж байна. Сар шиндээ сайхан шилээрэй гэж хэлье. Манай нэвтрүүлэгт Улаанбаатар хотоос хүрэлцэн ирж оролцсон эмүүжин чамд баярлалаа. За ингээд гал мөрөнжилтэй олон нэвтрүүлгээр эргээд уулзцгаая. Сар шиндээ сайхан шинлээрээ.